хэсэгнүүд минь өнөөдөр бүгдээрээ дэлхийн 2 дугаар дайнаас хойших Японд болж исэн хамгийн том халдлагуудын нэгнийхэн талаар ярилцах болно. Шинжи Альба гэдэг энэ хүн байгаа байхгүй юу? За энэ хүн нь болохоор 1978 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрж байсан. Шинжигийн энэ бол яг нөгөө Kyoto Animation Studio дээр тавьсан одоо ингээд түүмэр болон энэ халдлага нь хамгийн анхны гэмт хэрэг нь байгаагүй. Энээс өмнө энэ хүн болохоор 2012 оны 6 сард хамгийн анх цагдаад баригдажсэн. Яагаад баригдажсэн гэхээр ингээд зэвсэгт дээрмийн хэрэгээр ингэж баригдажсэн. Ингээд хүүтэн мис болох утга ашиглаад хүмүүсийг дээрэмдээд ингээд 200 yen ч юм уу ингээд ер нь бол ингээд мөнгө салгадаг ингээд байжгаад ингээд баригдаад цагдаа дээр очиод ингээд шүүх хуралд орж исэн гэдэг юм байлээ. Тэгээ яг шорон суух ёстой байсан. Яагаад тэгэхээр энэ нь болохоор маш олон удаагийн давтамжтай тийм хэрэг байсан. Гэхдээ түүний өмгөөлөгч нар ингээд маш сайн ажиллаж чадсан. Тэгээд тэр хүнийг ингээд нийгмээс айх айцтай. Тийм болохоор яг юм шоронгийн юм ял шийтгэл ингээд аваад ингээд хоригдох тийм ингээд бүрэн юу яах тийм чадамжгүй, хариуцлага хүлээх чадамжгүй гэдэг дүгнэлт гаргуулад тэгээд тэр хүнийг ингээд суллаа тавиа болчихжсэн байгаа байхгүй юу? Ямар ч тийм албатан эмчилгээнд явуулаагүй л гэсэн үг энэ хүнийг. За тэгвэл яг энэ хүн нь яг ийм сэтгцийн өвчтөй гэдэг ер нь бол ойлгочлаа шүү дээ бүгдээрээ. Яагаад энэ студид дээр гал тавьсан бэ гэдэг талаар нь ярилцъя заяа.